Би шин дарагдаа мэдээлэл бэлдэж өгөх гээд цаг хэд болж байгааг ч анзааралгүй завгүй ажиллаж байлаа. Ганцхан би ч биш. Тэр ч гэсэн ачаасаар л баг шиг байна. Тэгээд би хэрэгтэй зүйл байгаа эсхийг тэрнээс асуухаар шийдлээ. Хаалга онгойлготол би тэрнийг овоолоостой бичиг цаасны араас бараг олж харахааргүй байв. Үдээс хойш миний авчирч өгсөн кофетэй аяга дүүрэн хിവэрэ харагдана. Ер нь тэрнээс хойш хөдлөөчгүй байгааг бодвол тэнд тавьсныг ч анзаараагүй бах. Чамайг харьчихсан гэж бодсон штэ. Би хийх ажлаа дуусгачихлаа. Өөр надаар хийлгэх юм байгаа юу? Өөр юм байхгүй, харж болно. Харин чи харих болоогүй мó? Маргааш өглөө хуйгаа менежертэй уулзалттай үсттэй. Би арай л явах болоогүй байна. Сүүлийн 10 жилийн борлуулалтын тайлантай танилцаад дуусаагүй байна. Дараа нь ажилтнуудын талаар чиний бэлдэж өгсөн мэдээллийг бас харах ёстой. Хөөх, их ажил байна шүү. Тийм ээ. Гэхдээ борлуулалтын тайлангуудыг бараг дуусчихлаа. Энийг юм уншихдаа ингэж сайн төвлөрч чаддаг гэж бодсонгүй шүү. Би тийм их юм унших байсан бол бараг 3 сар болох байсан баха. Үлсэхгүй байна уу? Намайг тэгж хэлэнгүүт гитс маань амар чанга дуугарчихлаа. Юу идмээр вэ? Би авчраад өгье. Чи ч гэсэн үлсэж байгаа үстэй. Зүгээр гэртээ хараад хоолоо идтээ. Надад санаа зовлтгүй. Би харих хүртлээ зүгээрээ. Тэр хүртэл гидс чинь бараг өөрийгөө идчих байлгүй дээ. Би идэх юм аваад ирье. За. Тэгвэл ингүүл ямар вэ? Чамаа гэдвэл би бас идэ. За тэрнийг дажгүй залуу гэж бодохоор ингэдэг байхгүй юу? Яагаад юмыг ийм төвхтэй болгоод байгаа юм бэ? Чи ч гэсэн төвхтэй болгоод л байна штэ. Харгиж явахад чи явахгүй байна штэ. Би л бууж өгөхгүй бол би оффистаа өлбөрч өгөж магадгүй гэдгийг би мэдэж байлаа. За яах вэ? Чи юу идмээр байгаа юм? Юу ч хамаагүй. Өө, ийм амархан байсан юм уу? Хоолны тал дээр бол би тийм хэцүүхэн биш шүү. Амттай л бол юу ч хамаагүй идэж чадна. За ойлголаа. Бүтэн 1 цаг хүлээсний эцэст миний дуртай гомин тэр мангар бит хоёрт бэлэн боллоо. Гомингийн орц бүрийг гаргаж харуулад тэрэнд тайлбарлаж өглөө. Энэ гомингийн газар хамгийн сайн нь шүү. Үхрийн ясны шүлтэй гомин нь яг гоё болсон байгаа. Үхрийн мах нь аманд уусах шиг зөөлөн амттай. Бас үнэр нь үнэхээр гайхалтай. Гэхдээ хамгийн гоё нь банш. Гурилын нэмгэн илдэж хийсэн дотроо гоё махтай. Тэгээд үнэн ястай боломжийн. Баншийн идээд үзтээ. Би худлаа хэлээгүйг ойлгоно да. Тэрнийг шүлний талаар надад хэлж байгааг нь сонсоод би инехгүй чадсангүй. Чи яг хоолны блогер шиг тайлбарлаж байх шүү дээ. Чи ийм зөөгчийн ажил хийж байхаар тийм ажил хийсэн илүү тохирох юм биш үү? Намайг шоолоод байгаа юм уу? Үгүй ээ. Би нэрнгээсээ хэлж байна. Энэ шүл гоё харагдаж байна. Чамайг тайлбарлаж өгөхөөр идэж үзээгүй ч гэсэн үнэхээр сайхан амттай гэдэгт нь итгэхээр байна. Тэрнийг идэж эхлэхэд би тэрнийг хүлээсэн байдалтай ширтлээ. Тэр нэг ч хэлсэнгүй. Үгүй. Энэ ч сайн шинж биш дээ. Онцгүй байна уу? Үгүй. Энэ яг миний ээжийн хийдэг байсан шиг байна. Тийм үү? Тэгвэл чамайг дургуутсахгүй бол би танад очиж ээжид чинь баншиг идэж болох уу? Тэгээд ээжид чинь туслаад цуг хийлцээ. Би үнэхээр ийм банш хийж сурмаар байсан юм аа. Тэгэж болохгүй баха. Би арай дураараа юм хэлчихвүү дээ. Ээж маань намайг дунд ангид байхад өнгөрчихсөн юм л да. Орхон минь, би юу хэлчих вэ? Тэгээд бүр хоолны төлөө шүү. Намайг үнэхээр уучлаарай. Ээжийн чинь талаар ярьсанд үнэхээр уучлаарай. Зүгээрээ энд байхгүй ч гэсэн ээжийн талаар дурсамжууд хийдэг байсан амттай хоолыг бодохоор одоо ч гэсэн амьд байгаа юм шиг л санагддгийг. Эцэг их маань салахад аав маань намайг Америк руу авч явсан. Намайг ирэх болгонд хичнээн завгүй байсан ч ээж надад хоол хийж өгөх цаг заавал гаргадаг байж үлээ. Тэр дандаа л надад хичнээн хайртайгаа харуулах арга бол хоол. Өдөрт хамгийн багадаа 3 удаа харуулж чадах болохоор тэр шүү дээ гэж хэлдэгсэн. Хүнд өвчтэй байхдаа ч нагц эгчид маань миний дуртай хоолыг яаж гоё хийхийг заагаад галтгоондоо байж байдаг байсан да. Тэрнийг ээжийнхээ талаар ярихад би нулимсаа барих гэж хичээж байлаа. Ээж минь эсэн минь надад гарын хоолоо хийж өгөөд байж байгаа нь ямар их аз вэ гэдгийг мэдэрлээ. Энэ сарын сүүл гихтэл би ээжтэйгээ уулзсан штэ. Ээж чин үнэхээр хайр хүрмээр хүн байжээ. Тэр чамайг дээрээс харж байгаа баха. Гэхдээ одоо хүн оройн хоолоо идээгүй байгаа болохоор санаа нь лав зовж байгаа бах. Хоолоо идээд дуусчихаа. Ажлаа хурдан хийх эрч хүчтэй болно штэ. Чиний зөвөө. Гэхдээ би борлуулалтын тайлангуудыг хараад дуусчихсан л да. Одоо чиний бэлдэж өгсөн мэдээллүүдийг л харах хэрэгтэй. Тэнийг юм хийснээ цайруулах боломж одоо л гарлаа. Заавал унших хэрэггүй дээ. Хоолоо идэж явахт чинь би яриад өгчихье. Нэрээ юу? Тэгээд би тэрэнд хүн бүрийн талаар ярьж өглөө. Тэдний туршлага, зан чанар, хобби гэдэл.
Намайг дуусгаад 1 цаг гаруй хугацаа өнгөрсөн байлаа. Тэгээд бид хоёр гэр гэртээ харьцгаав. Эхлээд тэр намайг дөхүүлээд өгье гэсэн ч би тэрнийг эртхэн очиж амарсан дээр байхаа гэд хөргүүлсэнгүй. Тэр үнэхээр их ядарсан байв. Уулзалтын өрөөнд хуйгаа менежер бид хоёр дараагийн 3 сарын төлөвлөгөө гаргахаар ажилтнуудтай нэг нэгээр нуулзахдаа олж авсан санаанууд зөвлөгөөний талаар хэлэлцэж дүгнэлээ. Бас нийт ажлын үзүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд зарим ажилчдын хариуцах ажлыг ур чадвар, туршлага, зан чанарт нь тохируулан өөрчиллөө. Би хуйгаа менежерт хамтрагчийн систем гэсэн систем бий болгохыг санал болголоо. Тэр ч санал нэгдэв. Хамтрагчийн систем гэдэг нь ажилтнууд ажилд нь туслах хамтрагчтай болно гэсэн үг юм. Энэ нь мөн офис доторх стрессийг багасгах нь. Ажилтнууд бие биенээ дэмжиж туслахаас гадна тэдний оролцоог нэмэгдүүлж алдаа гаргах нь ч багасгах болно. Ажилтнуудынхаа сайн чаддаг зүйлийг хайхрахгүй өнгөрч болохгүй. Харин ч тэдний бүх боломжит чадварыг гаргахын тулд дэмжиж ажиллах хэрэгтэй. Ажилтнуудад хамгийн сайн тохирох зүйлийг хийх боломжийг олгосноор ажиллах дур сонирхлыг нэмэгдүүлнэ. Надад бол менежер хүн эвлүүлдэг зураг эвлүүлж байгаа хүн гэсэн үг. Ширхэг бүр нь орох ёстой газараа орж байж зүв болдог болохоор тэр. Хуйгаа менежерийн хариуцсан ажиллаж байгаа эвлүүлдэг зураг хоорондоо сайхан нийлнэ гэж найдаж байна шүү.